Болцшгүй осол гэмтэл орчин талаас нөлөөлөх хүчин зүйл дугаарын хин ордлого буюу одоо нөөц төрөгчийн дотоод эслийн ялгарал бол нэн тэргүүнд ярих асуудлуудын нэг байдаг. За угаарын хин яагаад үүсдэг вэ гэх юм бол айл өрхүүдийн одоо 100 пишин яндангийн бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдол. За дээрэс нь галгааны буруу техникийн үед мөн одоо галгааны үед өрхөө бүтээх үед угаарын хий ялгарч угаарт орддог. За мөн дээрэс нэмээд сүүлийн үед одоо айлуудын ихэнх нь хэрэгжилж байгаа ахуйн газны асуудал бол угаарын хийд хүртэх бас томоохон асуудлуудын нэг болоод байгаа. За ахуйн газ яагаад хий алддаг вэ гэх юм бол тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл за одоо нөгөө нэг газын плетгийг баллонтой холбож байгаа хоолой эрзээ маань эвдрэл гэмтэлд орсон үед за мөн баллоны хугацаа дууссан үед дээрэс нь орчны таагүй нөхцөл за буруу өгсрэлтийн улмаас ахуйн газ маань хий алддаг. За тэгвэл яаж ахуйн газ хий алдаж байгааг мэдэх вэ гэх юм бол яг хий алдах үед юм өндөгшиг юм уутсан үнэр үнэртэн за дээрэс нь баллоноос эсрэг чимээ гарна. Энэ бол яг ахуйн газ маань хий алдаж байна гэж ойлгож байна. За тэгэхээр ахуйн газ алдагдсан үед яг ямар арга хэмжээ авах вэ гэх юм бол нэн тэргүүнд өрөөнд байгаа хүмүүсийг гаргах хэрэгтэй. За дээрэс нь цонх болон хаалгыг онгойлгож агаарж болтыг нэвт оруулна. За мэргэжлийн байгууллагыг дуудаж бол арга хэмжээг авах шаардлагатай байдаг. За маргааш буюу 12 сарын 31-ний баяр ёслолын өдөр хүмүүс нийгэмдээ очиж хоол цай ахир хийж иддэг. За энэ үед та бүхэн сонир сэрэмжээ алдахгүй ахуйн газанда маш хянуур хандаж эрзэн болон баллооны эвдрэл гэмтлийг шалгаж за дээрэс нь бага насны хүүхдийг бол ахуйн газтай ойрт болохгүй байх. За мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үед ахуйн газтай харьцахгүй байх. Дээрэс нь унтахынхаа өмнө ахуйн газныхаа хийний хаалтыг хаасан гэдгээ сайн шалгахыг зөвлөж байна.